Самацгано онлайн сургалт зуршлын төгс эрхлэн дэлгэж буй ижүүгийн бодлого болон бодолтод. За ижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалт математикийн basic буюу гихон курснийх нь бодлого 3 гэсэн чинь болгоно. За А, Б болохоор integer гэсэн юм чинь нөгөө бүхэл тоо гэсэн үг тийм Z. Тэгээ дараах нүслийг хангадаг байгээ гэж байна. Z гээд бүхэл тоо гэдэг маань болохоор нөгөө хасах тоо гэж болно тийм. Хасах 3, хасах 2, хасах 1. Тэгээ тэг 1, 2, 3, 4 гэх мэтлэн тийм тоо байгаа тийм үү. Тэгсэн чинь болохоор 14 А дээр нэмэх нь 9 Б тэнцүү 147. За нэг юм нөхцөл өгсөн юм байна. Тэгэнгүүтээ за эхний төслийг хангадаг эерэг бүхэл тоо А, Б гэхлээр олё гинэ. Энд дэр болохоор Z гэдэг өгсөн шүү тийм үү. Заавал эерэг байх халаагүй. Гэтэ юу ч ихлээр эергийг олж үзье. За 14 А тэнцүү ингэж жигднэ гэдэг. 14 А дээр нэмэх нь 9 Б тэнцүү 147 тийм үү. Тэгэхээр 9 Б-ийг нөгөө тийш нь гаргачих юм бол 14 А тэнцүү 147 хастан 9 Б гээд хаалтнаас 3-ыг хаалтнаас гаргачих юм шиг байна тийм үү. Тэгэхээр 147 3 бахаараа 4 49 хастан 3 Б гээд 49 3 2 ч юм болохоор хаалтнаас гарахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр А дээр нь 3-ыг Б С болохоор 49 Д нь 3 юм байна. Нөгөөт нь бас адилхан яг 9 Б тэнцүү гэх юм бол 147-оос хастан 14 А-тай болоод 7-ыг хаалтнаас гаргачих юм бол 21 хастан 2 А юм байна. Тэгэхээр болохоор 7 21 хастан 2 А-тай гэж үздэгдэх юм байна. За ийм байгаа учраас А бол юу юм? 3 дахь багт хэмждэг юм. Юу гэсэн үг вэ гэхээр чинь би энэ 14 А тэнцүү 3 юм гэж бичлээ шүү дээ. Тэгээ 3 ч нь болохоор энэ талдаа 3 дахь багт зам чинь нөгөө талын 3 дахь багт төстэй 14 ч өөрөө 3 дахь багт гомчод бол А нь 3 дахь багт шаарна шүү тийм үү. Тэгэхээр А болохгүй хайн 3-ын бүхэл тоон одоо хайн 3-ын 3-ыг нэг тоогоор өвчтсөн тийм тоогоор чирнэ. Б нь болохоор бас адилхан энэ дээр нөгөө 7 байгаа юм чинь те. Энэ дээр бол 7-гийн яхин бүхэл тоогоор өвчтсөн тоогоор чирх юм байна. За тэгвэл болохоор M болон N гэдэг үлдээ бичиж те. А тэнцүү 3 юм гээд Б тэнцүү 7 юм гэж биччихээ л та. Тэгвэл болох юм. Тэгэхээр ийм 14 А байсан бол А-гийн оронд 3 юмтай. Нэмэх нь 9 Б байсан бол Б-гийн оронд 7 N-тэй тавьчих. Тэнцүү 147 боллоо. Тэнцэтгэлийн маань хоёрлыг хараад хахаар 21 туугч маар харагдаад байна. 21 туугч юм бол энэ дээр 2 юм болж байна. Энэ дээр 3 юм болж байна тийм. Нүд нь 21 туугчаар 7 юм. За тэгвэл энэ дээр 2 юм дээр нэмэх нь 3 юм тэнцүү 7 гэж бичдэг юм байна. За тэгээд байгаа учраас M энийг нь болохоор эерэг тоонуудаа, эерэг бүхэл тоонуудаа гэж юм бол юм болчихно л гэж. 2 юм дээр нэмэх нь 3 N тэнцүү 7 шүү дээ. Тэгэхээр энэ чинь яаж шарсан 4 дээр нэмэх нь 3 тэнцүү 7 авах гэдэг байна. M нь болохоор 2 юм байна. N нь болохоор 1 юм байна гэсэн үг тийм үү? А тэнгууд бид нар болохоор юу бичсэн байгаа лээ? А тэнцүү 3 юм гээд А тэнцүү 3 юм гээд Б тэнцүү 7 юм гэж бичсэн байгаа. 7 юм тий. Тэгээ бичсэн байгаа юм чинь одоо M маань 2 юм бол энэ дээр бол 6 болчихно. N маань 1 юм бол энэ бол 7 болчихно гэсэн. А 6 Б 7 байх юм бол 6-ыг хүчтэн 14 нэмэх нь 9-ийг хүчтэн 7 тэнцүү 147 гарах уу? Энд дээр 60 гээд 24 84 байна. Нөгөөх нь болохоор 6-аас 63 гээд 147 гараад ирж байна тий. За А Б ийм гэсэн нэг болно эерэг хариу болчихлоо тийм үү? Тэгсэн чинь одоо А Б-ийн оронд тийм том тоо биш 0-5-ын хооронд байдаг хариу болъё гинэ. Энд дээр болохоор А Б маань 6 болон 7 юм чинь 6 дээр нэмэх 7 болохоор 13 болох гэдэг тий. Тэгсэн чинь үгээгүй тийм том тоо биш. А Б-ийн 0-5-ын хооронд оруулдаг тийм хариу болцгоё. За тийм хариу болохын тулд тэгвэл энэ учраас нэгдүгээр тэгшил ингэж чигтэн гэсэн баг юм. Энэ гэдэг маань за 6 7-г маань хэлж байгаа юм. Энд дээр 6 энэ дээр 7 би сая нэг шалгаж утсан шүү дээ. Ийм байгаа юм чинь нэгдүгээр тэгшлээс ийм болно. За 14 А дээр нэмэх нь 9 Б тэнцүү 147 байгаа. Одоо тэгсэн чинь нэг хариуг нь олцсон шүү дээ. 14-ийг үжтгэн 6 нэмэх нь 9-ийг үжтгэн 7 тэнцүү 147 гэдээ олцсон байгаа. Энэ тэгшлүүдийн хооронд нь хасаа хийчээ. Тэгэх юм бол 14 ширхэг энэ дээр А-гаас хасдаг 6-тай болчихно тийм үү? Нэмрийн 9 ширхэг гэснээр Б-гээс хасдаг 7-тай болчихно. Тэнцүүдэг болчихно. Тэгсэн чинь хасах Б гэдэг энийг нөгөө чинь гаргацсан юм байна те. Тэгэхээр 14 А-гаас хасдаг 6-гийн тоо. Тэнцүү 9 ширхэг 7-оос хасдаг Б. Энэ дээр бол энэ дээр 6-аараа энэ дээр 7-аараа байгаа шүү. За одоо А Б-гийн нийлбэр нь 5-аас бага байдаг шийдэ олохын тулд яах вэ гэсэн чинь ингэсэн байна. За нэгдүгээр тэгшлээс ийм байгаа. Энд болохоор 14-9 харилцсан анхны
харилцан анхны нөгөө 14-9-оор бие биендээ хуваагдах юм байхгүй тийм үү? 9 ч одоо 3 гэж жишээдлээ гэхэд нөгөөд нь 14 нь 3-таа хуваагдахгүй 14 ч өөрөө 2-7 гэж жишээдлээ гэхэд 9 ч өөрөө 2-7-таа хуваагдахгүй тийм. Харилцан анхны юм чинь А, Б, К гэдэг тогтмол тог ашиглаад тогтмол бишээ бүхэл тог ашиглаад ингэж хийж болно гэж юм. Тэрний юу вэ? 14-9 маань харилцан анхны байгаа. Тэгэхээр эндээс болохоор энэ бол одоо 9-тэй хуваагдах хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Тэр би энийг яг А тэнцүү 9К дээр нэмэх 6 гэж байна. Би нэг ингэж тэнцүүгээд энэ хоёр юм тэнцүү байгаа шүү дээ. 14 ширхэг А-гаас хасдаг 6 байгаа, тэнцүү 9 ширхэг 7-гаас хасдаг Б байгаа. Энийг би болохоор 14 үржигдэн 9 үржигдэн К гэж бичиж. За тэгвэл эхний тэгшлээ явд тийм үү? Энэ хоёрыг харах юм бол 14-ийг нь 14-ийн дараа хийчих болно. А-гаас хасдаг 6 тэнцүү 9К болчих шүү дээ. Тэр энэ 9К дээр нэмэх 6 А тэнцүү. За дараагийн нь болохоор энэ 2 дахь 3 дахь тэгшлтэйг харах юм бол 9-үүд нь дарагдчих шүү дээ тийм үү? Тэгэхээр 7-гаас хасдаг нь B тэнцүү 14К болно гэсэн үг шүү дээ. Тэр B-ийн нөгөөд чинь гаргаж чад B тэнцүү хасах нь 14К нэмэх нь 7 гэж юм шүү. А тэнцүү 9К дээр нэмэх нь 6 гэж. B тэнцүү хасах 14К нэмэх нь 7 гэж. Нэмэх нь 7 тий. За ингэж хийж болно. Тэгэд энэ төслийг хангахын тулд К маань юм болно гэж явчихъя. А дээр нэмэх нь B маань 0-5-ийн хооронд шүү дээ. Тэгэхээр энэ А B хоёрыг бас ингэж нэмчихээ тэгвэл. Тийм бол өндөр болохоор А дээр нэмэх нь Б гараад ирлээ. Тэнцүү нөгөө талд нь нэмэх 9 хасах 14 юм чинь хасагдах нь К болчих тийм үү. Тэгэхээр нэмэх нь 13 таа гэж бичиж. Ерөөсөө 13-аас хасдаг 5К юм байна тий. А дээр нэмэх нь Б маань. Тэгсэн чинь А дээр нэмэх нь Б-гээ би 0-оос 5-ийн хооронд болгомоор байгаа юм бол К 2 гэж үү. К 2 гэж юм бол 13-аас хасдаг 5-ыг үржих нь 2 гэхээр 10-ыг хасаад 3 гараад 0-оос 5-ийн хооронд гараад ирж тий. Тэгэхээр К тэнцүү 2 байх хэрэгтэй гэж. Энэ төслийг хангахын тулд К тэнцүү 2 байх хэрэгтэй. К маань 2 байх юм бол А маань хэлэх бай. А тэнцүү 9К дээр нэмэх 6 гэж бичсэн баг шүү дээ. Тэгээ К маань 2 юм байна. Тэгэх юм бол 9-ийг үржигдэн 2 нэмэх 6 18 дээр 6 гэмэд 24. Энд 24 юм байна. Нөгөөх маань Б маань болохоор хасах 14К нэмэх 7 гэж бичсэн байгаа юм чинь хасах 14 2-оор үжээд нэмэх 7 хасах 28 нэмэх 7 чи хасах 21 гэсэн үг. Энэ хасыг нурд нь гараад тавьсан юм чинь тэгвэл X баяр 21 юм байна гэж. За гарч ирсэн үгнүүд гэхээр ийм үгнүүд байсан юм байна. Бүхэл тоо, эерэг бүхэл тоо, хэд их авсан тоо гэдэг. Энийг юу гэсэн хэлсэн те? Хэдүүлээ. А гүрждэг нь 3 тэнцүү 7 гэдэг нь калтаймтай тавьчих л та. Тэнгүүдлээр бүхэл гэсэн юм чинь энэ 7 чинь нэг бол 3-ыг хуваадаг байх хэвээр, нэг бол А-гаа хуваадаг байх хэвээр. 3 чинь өөрөө 7 хуваагдахгүй юм бол яах юм? А чинь төлөөрөө 7 хуваагддаг байх хэвээр. А чи ямар нэгэн 7К гэдэг ч юм уу те. Тийм хэлбэрийн 7-ны хэд их авсан тоо байх хэвээр гэсэн. Тэгж тийм утгаар гарч ирсэн үг баг тийм үү. Тэгээд анхны тоо байсан харилцан анхны тоо гэдэг нь болохоор нэг болгон өөртөө л хуваагддаг. Өөр ямар ч тоонд хуваагддаггүй тоо тийм үү. Тэгээд 1 2 3 4-гээ зүгээр тоонод байж хат анхны тоо гэх юм бол 2 3 5 7 11 энтрэг явдаг баг тийм. Харилцан анхны гэдэг нь болохоор хоорондоо бие биендээ хуваагдахгүй гэж. Нэг нь болохоор 14 нөгөөт нь 9 гэхээр 9 ч юм бол өөрөө 3 хуваагдана шүү дээ. 14 ч юм бол 2 ч хуваагдана 7 ч хуваагдана анхны тоонод биш байхгүй юу. Гэхдээ энэ хоёр харилцан анхны гэхээр 9 маань болохоор одоо 3-ыг үржин 3 гэж бичээд энэ яхаа 14 бол 3 хуваагдахгүй. 14 маань одоо 2-ыг үржин 7 гэж бичдгээтэй 9 маань өөрөө 7 хуваагдахгүй, 9 маань өөрөө 2 хуваагдахгүй. Ийм хоёр тоонуудыг болохоор хамтан хосоор навжаад харилцан анхны гэж хэлээд байгаа тийм. За нэвлэн байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.